Бичлэг эхлэх юм нь хэрэг та 18 нас хүрсэн спорт болон e-спорт утгархаатай бол Melpay сайт бүртгүүлээд миний Chikaro гэсэн промоутыг ашиглан 30% бонус агуулмжтай бөгөөд өөрийн дуртай багууд дээр бооцоод авч тоглолтоо улам сонирхолтой болгож болно. Гэтэ мэдээж эрсдлээ тооцоод маш хариуцлагатай ашиглаарай. Зэс манай муу Gravity Falls үзег хүмүүс бол ховрох уу. Манай үеийнхэн бол ер нь л ихэнхний цувралтай зүгссэн байх шүү. Яалтчгүй зургатар олууд арчсан. Тэгээд янз бүрээр орчилж исэн юм аа. Боловсрал бол Deeper Maple 2 сүүлд бас ямар сууг хчлээ бүр хүндийн хүчний уналт эдэргээ шууд махчлаад орчилсан харагдчихсан. Би бол гэтээ нэвшлэгтэрээ янз бүрээр орчуулдгүйгээр шууд Gravity Falls-оор нь л явчих гэж бодож байна. Тэс тэгээд намайг байн үздэг хүмүүс бол хаяа эниймээс гадуур хөлөө тэгээд байгаа анзаарсан байх. Очиж шалтгаанаа хэд тайлбарлсан болохоор дахиж нуршилтгүйгээр шодчлог руу орё. За, тавч агуулгаас нэхлэе да. Манай гол дүрийн хоёр болохоор Deeper Maple гээд ихрүүд байгаа байхгүй юу? Зуны амралтаар аавахын дайрж байгаа. Гэхдээ тэр аавахын амьдэрдэг хотхон нь ерөөсөө нэг тийм энгийн хотхон биш. Байнгын шачралтай ерөөсөн ичдийн гэж хэлж болох үед зүйлс тохиолж идэг нууцлаг газар. Тэгээ тэрийг хамгийн түрүүлж Deeper анзаарахтай зэрэгцээд манай хүмүүс санамсргүйгээр хотхонд байдаг тийм нөө янз бүрийн учир битүүлэг битүүдийн талаар бичсэн, тайлбарлсан тийм тэмдэглэл олчтیں۔ Тэгэл тэр номынхаа дагуу Deeper-ийг дагаад ихрэн Maple, тэгэл бас зарим туслах дөрүүд цуг хотхныг улам сонирхоод судалж байгаа тийм адал явдлын талаар гарч байгаа цувралгаа ойлгочих болно. Ерөнхийдөө гол чиглэл нь хүүхдэд зориулсан цуврал учраас яг нэг тийм үндсэн гол санаа хүрэх гээд байгаа хамгийн чухал философик мессеж идэрсэн юм байхгүй л дээ. Гэхдээ үйл явдлууд нь бас ангиудынхан тэр плот адал явдлын дээр нь маш сайн бичигдсэн. Бас хэдийгээр үндсэн бичигдсэн жижиг чухал санаануудаа толгойд ён хитл оруулж чаддаг болохоор нэг тэгж хүүхдийн цувралыг дээр нь хараад авах шаардлагагүй. Угаасаа хошигнол үзэсгэлэн дээр нь зарим томчууд үзэхэд ямар ч асуудалгүй зарим нь бүр томчуудад зориулсан байдیں۔ Бас нэг сонирхолтой тал нь эпизодыг мөртлөө serialized storytelling-тэй зурвал. Одоо анги болгоно нь өөрөөр үйл явдалтай мөртлөө цаг хугацааны дараа л яг шолуунаар нэг үндсэн плот руугаа багаар ойртож явдаг те. Холимог гэсэн үг. Ялангуяа сүүлийн анги нь бол бүр яг л чихнээсээ serialized storytelling-тэйсэн. Гэтэл түрүүнсэн шиг яг үндсэн гол санаа гэхэр зүйл байхгүй болохоор өнөөдрийн бичлэгээр яг бусад яг ийм төрлийн анализ гэдэг бичлэгүүдээс ялгаатай нэг сэдв барьж аваад олон талаас нь задлахгүй байх. Оронд нь цувралынхаа үндсэн дөрүүдэд тулгуурлаж байгаа те. Тэр дөрүүдэд тохиолж байгаа асуудал, зөрчилдөөнийхэн талаар хэлцэнгээ өөрхөн бодлыг бас харуулсан яваа гэж бодлоо. Цуврал бас тийм mystery ээгүүд янз бүрийн нууц кодлууд маш их байдаг. Гэтэ би тэдний өнөөдөр ярих юм бол бүр амар урт хэвчлэг болно заяа. Угаасаа энэ талаар ярьсан ютуберүүд ч ихсэн амар олон байд юм байлээ. Тэгэхээр W доо. Зөвхөн дөрүүдээ л ярив. За шууд хоёр гол дүрээс эхэлчихье. Gravity Falls маань өөрөө ялангуяа шилжилтийн насныханд яг нэг 11-ээс 15 насныханд хамгийн хүчтэй мэдрэгдэг байх л та. Би ч гэсэн яг тэр үедээ л үзчихсэн болохоор тухайн үедээ үнэхээр донтчихсэн энэ цуврал Deeper Maple 2-ын зан ааш өсөж боож явцад толгарч байгаа асуудлууд эдгээр бол үнэхээр relatable байсан юм аа миний хувьд. Яг л нөгөө 100 болонгууд лагерлог хүчээр 3 сарын цөллөгт явуулдаг үе шууд нүдэнд харагдаад байгаа байхгүй юу? Хань намаагүй би хүртэл ингэж мэдэрч хахад Америк хүүхдэд бол бүр ойрхон байх нь ойлгомжтой. Тийм, ер нь л Z generation-ийн хүүхд насных нь хамгийн үнцэнтэй цувралуудын нэг мөн байхаа. Хэдэр ч гэсэн маргааны анзаардаг шүү дээ. Нилээ нэр хүнтэй цуврал те. Миний үед ядж хахад Deeper бас өөр надтай айгүй төстэй санагддаг байсан байхгүй юу? Ялангуяа одонгууд нэг IQ-г л жоохон нэрвэлчүүл цааш нь баг би мөн шүү. Яг тэр нэг нерд байдал нь юм сониочрох байгаа нь бас Maple-ийг бодвол жоохон хатуу илүү рационал сэтгэдэг. Тэрнээс гадна миний анзаарсан бас нэг зүйл нь хөндлүүлэх тал дээр ч юм уу нэг жоохон дутуугийн комплексрхуу юмтай санагддаг. Жишээ нь тэр Wendy таалагдахын тулд кул сэрэлж байгаа нь Fortress-ийн хоёрт өөрийгөө баталж харуулахыг улаарч байгаа байдлыг тэрнтэй. Хүн амтны нүдэн дээр чигөөл яваад байдаг. Магадгүй том болох гэж яарад байдаг ч гэсэн энэ зантай холбоотой байх. Яг угаасаа хүүхд болгонд л иймэрхүү шинжүүд байдаг л ах л та. Гэтэ Deeper бит хоёрт бол дундчаас илүү байсан юм шиг санагддаг. Maple болохоор бүр яг хүүхд насныхаа жаргалыг тултал нь эдэлж байгаа. Өө сайхан бод санах юмгүй хөгжилдөж чадж байгаа тий. Үнэхээр атаархан маралтай. Ер нь гэтэ болж игэл хүүхд байхдаа Maple шиг байсан л зүгээр байх. Дааш тэгж чаддаг хүүхдүүд ховор. Манай хүн бол барагч гэж угаасаа энэ цувралын хамгийн жаргалтай, хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн гэгээлэг дүр мөн байх. Миний ч гэсэн хоёр дахь хамгийн дуртай дүр түрүүн хэлсэн шиг Deeper-ээс өөрийгөө олж хардаг байсан болооч тэр хэрвээ надаа Maple шиг хэрвээсэн бол гэж бас хаяа мөрөөддөг байсан нуугаад яах вэ?
Сүүлдээ нөгөө амиа одоод мөрөөдлөх ертөнцид амьдарч байгаа нь спортын амлуулдаг ангитээр 12 жил хамт байсан Дипри үгэнд биш дөнгөж мэддэг бас Стений үгэнд итгэж байгаа эдгээр нь тухайн үедээ тэрүүлжсэн л та. Гэхдээ одоо Мебл чи хүүхэд штэ тий. Дипер ч гэсэн өчнөө алдаа гаргаж ирсэн. Меблийн уучлалаа. Меблтэй стил хайртай. Тий. За гэхдээ Мебл миний хоёр дахь хайртай дөрөв хэлсэн дээ. Нэгтгэх нь бол мэдээж өстэй. Угаасаа энэ цувралын хамгийн бест жокууд, хамгийн бест мөчүүдийг стил гаргадаг. Энэ цувралтай бол баг хоёр гол дүрээсээ ч илүү чухал гол толгоор баг нь мөнтэй. Ер нь бол давс сожрол шүү дээ энэ цувралын. Тэгээ миний бодсон юм нь Gravity Falls нэгэн тал үнэхээр байж болох хамгийн гоёор төгсөөд аль хэдийн masterpiece-үүдийн нэг болоод legacy-гээ үлдээсэн юм чинь заавал дараагийн CC дэргэж эрсдэл үржижснаас зүгээр Steny залуу насыг харууллаа те. Нөгөө хүн амьд нь лөөр тайлчтай жинхэнэ божигнуулж ирсэн үе. Яваахад ирээд нөгөө хачин чигтэй үзэгдлүүдэд тасах гэж оролж байгаа үедрийг харуулсан нэг тийм spin off маягийн цуврал хийчихвэл яа тийм болж гэж боддог. Тэгэхэд бас нэгэн тал цувралын үзэгчд маань аль хэдийн насанд хүрсэн юм чинь миний spin off-оо заавал Gravity Falls чиг PG дээр байх шаардлагагүй шууд цэвэр томчууд зориулсан те. Тэр хараал хэлэх хэрэг хэдрийн сул тавиал өччих юм бол манай Steny Rick-ийн төвшөнд очиж чаднаа нэрэ шүү. Үнэхээр гоё дүр штэ. Цагдаа л өргөдөхгүй бол юу ч байсан хуулийн дагуу гэх гоё та. Steny гэхдээ ер нь бол ухаантай. Угаасаа ген гэдэг зүйл миний бодож байгаа шиг ажилтдаг бол Ford team ухаантай байгаад Steny арай ч юм зөрүүтэй байх эсвэл тээ. Миний бодлоор Steny Ford хоёрын хамгийн том ялгаа нь Steny нэг муу тал байт юм шиг байна. Муу тал гэжтэй нөхцлөөсөө шалтгаална л да. Steny ингээд шаардлагатай л биш бол толгоогоо ажилуулдаггүй юм шиг санагддаг. Ford шиг одоо юмсыг танин мэдхийн тулд илүү холыг харахын тулд илүү хөгжихийн тулд мөрөөдөхийн тулд толгоогоо ашигладаггүй зүгээр л тэгж анхан шатны хэрэгцээнүүд нь хангах юм бол тий. Идэж уух юм байна уу байна? Хонох газар байна уу байна? Хаяа 100 цингэл топоми ялгаруулчихад хөрөлцөх мөнгө байна уу байна? За тэгвэл болоо бусд нь хамаагүй гэл тарих амтрааш тийм шиг. Яг нэг тийм сургуульд байхдаа ч гэсэн хичээж исэн бол хангалттай онц суралцахаар потенциал харагдаад байгаа байхгүй юу? Дааж хажууд дахь Ford-оос асуудал хуулчихж байгаа болохоор хичээх шаардлага гарахгүй те. Тэгээ дараа нь гэрээсээ хөөгдөөд юу ч хүү болсон цагтаа л анх удаа толгоогоо ашиглах хэрэгцээ гарч байгаа нь тэр баг. Гэхдээ та нар бодоод үзэлтэй 18 ч хүрээгүй бие дааж амьдрах тал дээр огтхонч бэлгтэйг хүүхэд байсан мөртлөө одоо учраа олоод амьдрч байна гэдэг чинь яг л өөрчин л та. Гэхдээ ухаантай л өөрчин байгаа сте те. Багш нар баг ахныг хэлдэг байсан та. Чи одоо шалгалтын дээр хуурч олноо. Гэтэ дасан турштай амьдралыг хуурч чадахгүй гэж. Гэтэ Steny шатцсан байгаа. Нөгөө гудамжны ухаан гэж ярьдэн штэ. Тийм академик талын янз бүрийн онол комплекс агуулгуудыг ойлгохгүй юм шиг мөртлөө яг ахуй амьдрал дээр айгүй ухаантай, хэрхэн амьдрахаа мэддэг, яаж мөнгө олохоо мэддэг, хүнтэй харьцах тал дээр ч гэсэн айгүй мэдрэмжтэй те. Ийм хүмүүсийг би яг Steny-ээр төсөөлдөг байхгүй юу? Толгоогоо яг зөвхөн өөрийнхөө физиологийн ч юм уу, мэдрэмжийн ч юм уу, эсвэл их тийм анхан шатны хэрэгцээ, анхан шатны янз бүрийн зорилгоо хангахад ашигладаг. Гэтэ тэрийг маш сайн ашигладаг. Харин танин мэдхүн тал дээр хүрээд ирэнгүүт нэг тоодгүй, өөрөөсөө яагаад гэж асуух хүсэлгүй тийм сониуш биш те. Ер нь бол прагматик хүмүүс юм шиг байгаа юм л та. Өдөр тутмын амьдрал чинь хэрэг болохгүй л угаасаа юу ч сонирхлын татдаггүй тархиа унтраачдаг. Харин Ford Dipper тэгэл лад мачиг нөхдүүд бол анхан шатны хэрэгцээн таны мэдхгүй байт юм шиг байгаа. Заримдаа бүр амьдралд ямар ч хэрэгцээгүй шахуу янз бүрийн шийдвэр тарих руу гаж их дуртай, сониу зангаа хөдлөх дуртай, гайхах дуртай. Тэрнээсээ нэг штиг тийм таашаал авдаг те. Тэгээд миний ажилласнаар энэ ялгаатай байдлаасаа болоод Ford Steny хоёрын хамгийн их зөрчилдөг тал нь үн цэний ирэм болж үүсэж байгаа юм шиг харагдсан. Steny бол гэр бүлийг нэг тавьдаг, гэр бүлийнх нь нэгнээ юу ч болж суучлж явах хэвээр, юу ч бас хамт байж нэгнээ хүлээн зөвшөөрөх хэвээр гэсэн нэлээд community талдаа нэг тийм зүүнийх юм шиг үзэлтэй те. Харин Ford-ийн хувьд яг гэр бүл адилхан чухал та, гэхдээ хамгийн чухал нь биш. Манай хөөрөө нэлээд хувийн дээрээ төтөрсөн буюу өөрийнх нь тэр бүхнийг танин мэдэх хүсэл, хувиршгүй эцсийн үнэн мөннийг олж авах мөрөөдөл нь юунаас ч илүү чухал юм шиг байна. Тэгэл манай хоёрын үед гэр бүлийгд тодорхойлт насар ялгаатай учраас Steny жишээлбэл нөгөө бүтээлийн нэвдэж хаянгуудаа fuck. За яг гэр бүл юм чи уучлалч таараа гэ найдангууд Ford-ийн хувьд гэр бүлдэх зүйл нь шал өөр ойлголт байсан учраас бүр тангараг тасарч байгаа штэ. Тийм, Steny Ford-ыг гэр бүлийн улантаа гიშгсэн гэж боддог. Харин Ford болохоор Steny-д өөрийнх нь тэр танин мэдэх хүсэл нь ямар хүчтэй, ямар үн цэнтэй гэр бүлээс нь ч илүү чухал гэдгээ ойлгуулж чадахгүй, ойлгуулахад хэцүү. Ийм хоёр эсрэг тэсрэг туйлших хүмүүс бол дахиад нэг удаа хүүхэд байх үе гიშгээ дотносох нь бараг л боломжгүй шахвал гэж бодож л та миний хувьд.
Хүүхэд байх үе, том байх үе гэдэг чинь шал өөр штэ. Хүүхэд байхдаа л угаасаа юм болгон шинэ experience, юм болгон сонирхолтой. Хэдийгээр тэр хүн чамаас төсөөр байсан ч гэсэн ертөнцтэй дөнгөж танилцж байгаа болохоор шиний сонирхлыг татчил таарна. Бас үзэл бодол идэр ч гэсэн бүрэн тогтоогүй төлөвшөөгүй байгаа болохоор итгэл үнэмшлийн мөргөлдөөн гэж нөх айхтар зүйл чинь харилцааныг сөртөө өрнөөдч байхгүй. Харин том болцсон байна. Юм болгон сонирхолчин буураад ирэхээр те. Итгэл үнэмшлүүд чинь сөргөлдөөд ирэхээр физикээс ялгаатай нь хоёр эсрэг төөл бол барагтай таталцдгүй юм байлээ. Та нарын жишээлбэл бүр багтаа хамгийн сайн найз гэж боддог гэсэн хүн чинь одоо хүртэл хамгийн сайн найз чинь хэвээрээ байгаа бол за баяр хүргэе мундаг юм байна. Гэтэ миний хувьд л миний хамгийн сайн найз зүгээр танил болж төвөрсөн тохиол 2-3 байдаг. Тэгээд Стэнфорд хоёрыг ч гэсэн иймэрхүү шалтгаанаар л холцсон байх гэж байгаа. Ууг нь бол үнэхээр л хамт байхыг хүссэн бол тэр олон жил өнгөрч хагаад Форд Стэнийг уучлаад Стэн ч гэсэн бардам зангаа дараад очиж уулзах хангалттай л хугацаа байсан штэ. Гэтэл тгээггүй байгаа нь аль аль нь л бие биенээ хэд өөр хүмүүс болсон гэдгээ мэдчихсэн болохоор мөр мөрөө гэж шийдсэн юм болоо да. Гэтэ Стэн бол Фортийн өмнө буруутай гэдгээ дал тухамсартаа маш сайн мэддэг. Гаднаа уушлахгүй чаддгүй ч гэсэн Фортийн төлөө ямар нэг зүйл хийж өгч гимээс хариулахыг байнга л хүсдэг байсан юм шиг байгаа. Нөгөө Ланы тосон баримлалтай ангитэр Стэн баримлалаа анх хараад зочирдоод сүүлд нь бүр чихнээсээ харьлаад тоноглоод байдсан штэ. Магадгүй шалтгаан нь тэр баримл Фордыг санагдуулсан байх ч гэж үзэгчид таамаглалт юм байлээ. Форд Стэн хоёр бол яг л Deeper Maple 2 штэ. Тэгээд миний харамсдаг бас айдаг юм нь Deeper Maple 2 ч гэсэн магадгүй одоо 10 жилийн дараа ч юм уу. Одоогийн шигээ дотн биш болчул яандаа л гэж бодсон доо. За одоо жоохон өөдрөг юм ярий. Би Cypher-тэй их өөдрөгөөр ертөнцийг сүрүүлдэг. Окей, за би л бол үнэхээр комплекс төрмөө. Биеийн үйлдэлүүдийг таамаглахад дэндүү хэцүү, хэр хүчтэй гэдгийг ч тодорхой бус, юу хүсээд байгаа нь ч ойлгомжгүй нэг тийм учир хөтөлөг дүртэй. Хинх фэнүүд бол биелийг nihilist үзэл бодолтой, цэвэр хорон санаатай цагааны хилтерхийч байхгүй тэр чигээрээ хавар дүр гэж дүгнэдэг. Гэтэ миний бодлоор бол арай бишээ. Цаадгаж яг nihilist гэж тодорхойлчих гэхээр арай өөр. Яг Ницшегийн active nihilism арай ойртож болох юм гэхдээ бас л хэцүү. Би л чи ерөөсөө ямар нэг утга учиртайгаар эцсийн зоригтойгоор сүтгэдэггүй штэ. Зүгээр л хүч чадал нь байна уу байна? Өдөж гин юу ийх үү? ертөнцийг сөрүүлчихье гээл те. Би л ертөнц утга учиргүй гэдэгт ач холбогдолч баг өгдөг ах. Амьдралыг бол үнэхээр сайхан энж ойлгож чаддаг л та. Яг хөө зориг байх нь байгаа. Зориг нь ихтэй утга учиргүй шахуу. Тэгээ төрүүлсэн шиг тэрийн эцсийн зориг гэж хэлэхэд хэцүү. Нөгөө хоёр хэмжээс ертөнцөө тэр жигтэн сүрүүлчихэл одоо бусад хэмжээсүүдэд тэнэмжлээ шалтгаангүйгээр бас сүрүүлэх гээл яваад байгаа тийм террорист маягийн дүр штэ. Дахиад хэлье. Би л ерөөсөө тэгж хүн төрлөختнийг үзий яддаг та ч юм уу эсвэл бүгдийн сүрүүлчээд ертөнцөд цор ганцаараа үлдэж хаанчлахын тулд идрэгсэн том амбиц, том амьдралын утга учир өөртөө өгсөн хэрэг биш. Зүгээр л энэ утга учиргүй амьдралд, утга учиргүй ертөнцөд цаг нөхцөө өөрийгөө хөгжөөх зорилгоор л сүрүүлдэг гэж бодоод байгаа. Хэдүүлээ жишээ нь одоо жоохон байхдаа шавьчнуудын гар хөлийн таслал, үүрэн дээр нь янз бүрийн масгаал бүс үүрийн долоогоор явж ирсэн шүү дээ. Тэгжсэн шалтгаан нь бид нар шоргоолсон тургүйтэй ч биш, шоргоолсны зовлон бид нар чаргал авчирж байгаа даа биш, зүгээр л хэдүүлээ өөцсөн да тий. Сониучрахсан да шоргоолсны амнаас зовлон зүрүүдэр бидний хувьд хитрхи өчүүхэн, үн сэнгүй, утга учиргүй болохоор л тэд нараар зугаа гаргадаг байсан байгаа байхгүй юу? Эсвэл одоо видео тоглоом дээр чита дээр ч юм уу те чи тэргэлж байгаад ямар шалтгаангүй юм болгоноос үтгээл цагдаа нарын хүртэл алж ийсэн аа дахиж чи тэргэлээл одоо байхгүй болгоол юу ч болоогүй юм шиг тоглоомоо үргэлжлүүлдэг үе байсан да. Яагаад ингэж байгаа вэ гэхээр бидний хувьд тэр тоглоомн дээр ертөнц тоглоомын доторх NPC-нүүдийн амнаас ямар ч утга учиргүй ямар ч үн цэнэгүй штэ. Яг тэрнтэй адилхан биелийн хувьд бидний амьдрал бидний амнаас бидний ертөнц гэдэг ямар ч утга учиргүй бид нар зовноо жаргано педлич байхгүй ертөнц амьдрал гэдэг зүйл биелийн хувьд зүгээр л тоглоом гэсэн үг гэж хэлэх гээд байгаа. Тийм болохоор би бол биелийг рихтэй адилхан абсурдист гэж бодож байгаа. Гэхдээ рихийг бодвол ямар ч эмпати биш юм байна. Тийм симпати байхгүй ямар ч моралгүй абсурдизмын хэрвээ нилээн мушгах юм бол цоорхойг нь ашиглах юм бол харахгүй тал нь биелэр илрэх боломжтой гэж бодож байна. Тийм, стайлч ихэн бидний бүрэн ойлгож чадхааргүй комплекс чөтгөрлөлтөө. Гэтэ түрүү хэлсэнчлээ яг хорон санаатай гэж хэлэхэд хэцүү болохоор чөтгөр гэх нь зөв үгүй юу бас сайн мэдэхгүй л байна. Гэтэ ямар ч хэлсэн биелэг дүрт бол дуртайгийн хувьд бол дуртай. Яалтчгүй сонирхолтой харизмалыг дүр тэр цаг хугацааны хүүхдийг ганц ингээл алчдаг хэсэгт энэ дүр үнэхээр шоконд орж ирсэн санаж байна.
Миний мэдэх баг хамгийн учир бүтээлэг бөгөөд сонирхолтой вилнүүдийн нэг мөн. За season 1-ийн вилн Гидеон бол биелээс тэс эсрэг дүр, яг жинхэнэ тийм том амбиц, том эготой. Ер нь бол яг л улаан ногоо нарциссист хөвгөлтэй. Хамаг анхаарлыг, хамаг хүндлэлийг, хамаг хайрыг өөр дээрээ төвлөрүүлэх сонирхолтой. Одоо дутуугийн комплекстэй холбоотой болов уу эсвэл зүгээр яг нэг жоохон эрхийн балаа дээр байгаа болохоор л тэгээд байгаа юм болов мэдэхгүй. Ямар ч яг дэжгүй дүр. Нэг лайтай муу бичигдсэн эдрийг хэлэхгүй. Гэхдээ яг тийм харизмалэг, ийм цувралын чимэг дүр бол яалтчгүй биш ээ миний. Зас тэгээд Гидеоноос одоо өөр юу ч ярих вэ? Босоо туслах дөрөв ч гэсэн ер нь дэжгүй л дээ. Ялангуяа Зүүс бол хаяа яа үнэхээр шимэг байж чаддаг. Тэгээд бас нөгөө Венди, Меблийн найзууд эдэргээл ад үзэгдээд ахаар траш дүр бол байхгүй энэ цувралт. Нэрээ Pacifica Crash гэсэн шүү дээ би. Яг одоо бодоход бол миний тайпаас холууралтай. Зүгээр тухайн үедээ дибертэй маань ганц даастай сайхан жогорч байгаа дүр болохоор л крашсан юм болоо да. Гэтэ Pacifica-гийн Redemption arc бол гоё. Тэр ангид бол үнэхээр дуртай. Уусаараа тэр ангиас эхэлж крашж исэн байхаа. За Gravity Falls нэг иймэрхүү дээ. Боловсрол ихтэй бүр цагтаа үнэхээр галзуу байсан юм аа. Milky Ninja, Transformers, Ninjago, My Little Pony, Gravity Falls гэл боловсралтаа одоо баярлалаа л гэж хэлээ та. Яг манай үеийнхэн жоохон хэдэлдэг ч гэсэн тэр топ Moncart тэр ч гэсэн одоо 5-10 жилийн дараа ч юм уу те. Тухайн үеийнхаа хүүхдүүдийн үед бас л Gravity Falls хэмжээний үнсэнтэй дурсамжтай цуврал нь болцсон байж магадгүй л ба. Одоо нэрийн тиймэрхүү сурлал гардыг болов боловсрлоор. За нэг харъя таач. Заас тэгээд болно дөө хөр юу ярих вэ? Аним группийн сурталчилтын мө гэсэн чинь өнөөдөр аним яриаггүй юм чинь одоо болио да. Заас тэгээ бичлэгээ дуусглаа. Bye guys.